За сайн байцгаана уу? 5 сарын 8-2 дахь мөнгө хуваарлалтаа хийж байна. Өнөөдөр бол 1 сая төгрөг хийн. Би байрныхаа төлбөр төлсөн, Univision эдэр төлбөр төлсөн маа. Тэгэхээр өнөөдөр нэлээд олон мөнгө бас хуримл руу орох хаа. Тэгээ өмнөхдөр болохоор би нөгөө аяллахаа нэг дүрсийг бас бодгаа мартсан илээ. Тэрийг бас нөхөж бодохын шүү. Бас мартчихваа тийм. За байран дээрээ ер нь бол 250-ыг хийгээ явъя гэж бодож 200 өчөлөө 200 гэдэг чинь байран дээр 50,000. Unitel-ийн төлбөр бол нэлээд өндөр гараад байгаа. Сүүлийн үед бүр Unitel-ийн дата нь амар биш тий. Сүүлд бас нөө салбар дээр нь очиж яг бэлэн мөнгөөрөө төлөх гэсэн. Угаасаа нөө нэг гомдол мэдээлэл шийдвэрлэлсэн шүү дээ. Тэгсэн чинь бүр гүйцүүд ингэ шийдвэрлээгүй заяа. Тэгээд би очисон чинь манайх ингэ ерөн тооцоогоо ингэж авахгүй махгүй гэлээ. Гэхдээ би танах тэр уул ингэ гомдол гаргасан шүү дээ гэсэн чинь тийм үг гэснэ. Ингэ намайг авсан заяа. За хөвгүүд дээр нэг 30,000 төгрөг чи. Ариун цэврийн хэрэгсэл дээр нэг 30,000 төгрөг. Гоо сайхан дээр нэг 30,000 төгрөг. Эрүүл мэнд дээр нэг 30,000 төгрөг. Хурим 10,000 төгрөг. За энийг нэг бодоод 1 саяас хасах нь энэ чинь 90,000 төгрөг. Хасах нь 450 хасах нь 190,000 10 130 430 байна. 52 7 хоног дээр бүхэл дүн баг одоо 5-та дүн гэхдээ хийж болно. Тэгэхээр 25-ыг бодчихъя. 25. За шинэ жил дээр өнөөдөр хийчих. Хэдийг хийх вэ гэхээр 20-ыг хийчихье. Тэгээд аялал дээр 50 байгаа хамгийн бага дуун нь хагалгаа. За ингээд хасгаар нь штэ 25 70 95. За энэ хүнсээр 150 болгоч болохоор юм. За тэгээд хагалгаан дээр юутаач 150-ыг хийчихье. Хинчээнээрээ үлдсэн мөнгө юу яах хэвээр. Үлдсэн энэ нөгөө байрны мөнгө дээр нэлээд мөнгө үлдсэн байхгүй. Тэдний мөнгийг бас нийлүүлчихэд юу яах гэдэг юм болно. Тэгэхээр нийлээд хоримтол руу орчуул болно болох гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ нийлээд хэд болчихно. 90 120 130 180 200 225. Тэр юутай ч 150-ыг хийжээ. 150-ыг хийгээд тэгээд халийн нэмэхээр цөвгүүдийнхыг 50 болгох юм болов.
Гоо сайхныг бас 50 болгочихъя. Ингээ хасгаар 40. 145. За 50. Дахиад ботчих. Хасхан 90, хасхан 350. Хасхан 100 160 70 195 хасхан 195 хасхан 220. За 145 юу ч гэсэн байжиг. Энийг би ингээд нөгөө энэ хариулт мөнгө төгрөг хэд гарч ирэх нь тэрнээс шалтгаалаад тэгээ өөр бусад хуримтлал нөгөө аялал маяллын бас хуримтлалыг нэмье гэж бодож байна. За одоо болохоор энэ юунаас эхэлнэ? Сарын зарлал авцснаас. За энэ байрны мөнгөний нэг 2 3 4 80 мянган төгрөг үлдсэн байна. Одоо болохоор 50 мянга хийн. За Unitel дээр за ингээд 40. За энэ бусдын над биш. Нэг эсвэл очи энэ 100 төгтөмтэй бүр хааш байна. За энэ бас Unitel 40 мянган төгрөг. За одоо 7 оны хэлээ. Баримтууд авах юм байна. За энэ дээр бас ингээд 40 мянган төгрөг болчлоо. 140 мянга болчихлоо. За одоо энэ дотор 150 мянган төгрөг хүнс 1 2 3 4 5 6 7 За тэгээд 1 2 3 4 5 энэ миний гарын мөнгө ингээ голтно. За гарын мөнгөтэйгөө унаагаа ингээд нийлүүлнэ. За 150 20 40 60 80 100 20 40 50. За энэ манай нөхрийн мөнгө. За одоо энэ Өгөөд дээр 50 мянган төгрөг. 1 2 50 20 40 60 80 90. Энд гэхдээ 5 сарын 8-2 гэж би чинь одоо чинь утгагүй бас ер нь байрны мөнгө. Гэхдээ яг 20-оос өмнө учраас төлчгöd болох учраас бас яг тэр хүртэл ингээд амжчихлах л та. Одоо энэ 5 сар чинь барыг дуусгаж байгаа юм чинь. Болохгүй бол бас байр Unitel 2 дээр юу яана. 1 сарынх нь дараагийн 7 хоногийнх нь 2 7 хоногийнхын төлбөрийг хийчихнэ. За. Гэр ах мөнгөө би ч нэр хаана гэх юм. Чнэхэн барих шүү. За гэр ахуй дээр 30 мянган төгрөг. Гэтэ нөгөө аавна гэсэн юм авч амжаагүй л байгаа. 20 40 60 80 100 20 40 50 60 160
гоо сайхан 50,000 төгрөг. Гэт гоо сайхан дээр 20, 40, 60, 80, 100, 110. Эрүүл мэнд дээр 30. Хойд 40, 60, 80, 210, 20, 30. За энэ 100 тогтооны мөнгийг нэрээ өмнөх нөгөө бүхэлдсэн штэ тэрнийхээ мөнгийг энэ чинь ингээ бүхэлдүүлээд 70,000 төгрөг ингээ хийсэн байгаа. Энийг бол шууд 100 тогтоороо хийх гэсэн үг. За хурмын дээрээ 10,000 төгрөг. За ингээд сая 200,000 төгрөг даасан. 20, 40, 60, 80, сая 300, 20, 30, 40, 50, 60, 70, сая 370,000. Ача. За 52 хоногт 25,000. 25 гэдэг чинь за ингээд даасан 400,000 төгрөг 20, 40, 60, 80, 510,000 төгрөг. За шинэ жил дээр 20,000 төгрөг. Ой, дүрсүүдээ бодохгүй бол яг мартах гэж шүү. Би нэр энэ талхны өрөмдлийг хийгээ болсон шүү дээ. Нөгөө нэг талах ингээд миний нөгөө нэг ярианы бичлэгийг үзсэн бол ингээд дөрөв талах хийж мэгээд өөрийгөө бүр хэтэрхий зовоогоод бүр амар бүр өөрийгөө ядраа сүлдө бүр талахч хүртэл хийхэд дургуулсан ингээд. Тэгээ ер нь угаасаа миний зорилго чинь зүгээр л гэрийнхнаараа л одоо эрүүл цагаан талах идэх байсан болоо тэгэл тэрийг л хийгээ явъя гэж утсан. Хэтэрхий өөрийгөө шахаад явах гэж тоо. За би энэ чи шинэ жилийн хамаагийг юмсан тийм. Тэгээ юу юм бичлээ. 200, 20, 40, 60, 80, 300. 300 гэд хараа нэмэг. 320. Так. За аялал дээр 50,000 төгрөг. 2 60. За ингээд 20, 40, 60, 80, 100, 20, 40, 60, 80, 200, 20, 40, 60, 80, 300, 20, 40, 60, 80, 400, 40, 60, 80, 500, 20, 40, 60, 70, 80, 90, 610, 620. За энэ аялын мөнгө одоо удахгүй хэрэглэгддэг болно. Одоо нөгөө нэг дулаарч байгаа манай хоёр хүүхэд одоо дараа 7 хоногоос энэ 7 хоног яваал тэгэл амарх юм.
За аялал дээр түрүү 7 оныхоо мэсийг бодно. За 2 дүрсээ буудчихлаа. Одоо ерөөсө бүх 50,000 дууссан. Тэгэхээр ядарч 100 руу орох хэрэгтэй болчоод байна. За хагалгаа нь 150,000 байна тий. Одоо тэгэхээр 1 2 3 4 5 6 7 150 гэж ингээд цаана хэд үлдчихэв. 80 95 үлдчихэв тий. 145 үлдэх хэрэгтэй байгаагүй л. 1 саяас хасах нь 90, хасах нь 350, хасах нь 160, 70, 195, хасах нь 220. Тэг 145 үлдэхээр байна. Хайлтч 60 80 100 20 40 150 хайлтч 60 80 100 20 40 50. Оо энэ дээр хараад 400,000 болсон шүү. Хасхан 50 95 зөвл. За тэгвэл энийг одоо бишгээд тааж за ингээд 225 дээр 100 225 биш ээ 2 сая 225 Имхэн 150,000 2 сая 400,000 цугларсан. Энэ мөнгө гэхдээ бас айгүй хурдан цугларч шүү. Бас л юм чинь миний ч одоо нэг хагалгааны мөнгө болгосон шүү дээ тий. За энэ одоо 95 үлдсэн байна. Энийг бас харъя. 20 40 60 80 100 20 40 20 40 бараг ингээ 20,000 төгрөг. Дахиад 150,000 төгрөг хийж шээ. Энийг гэхдээ ногооноор тэмдэглэн гэсэн. Нэмэх нь 150. Нэмэх нь 150,000 гэсэн. Тэгэхээр дахиад нэг дурс бодох нэ. Одоо энэ нөгөө нэг энэ хурим төсөөлснийхаа хариултыг ингэж авна гэдэг чинь ийм их үр нөлөөтэй байдаг бахны. Одоо жишээлбэл би энийг ингэж одоо дансаар ингээл төлчөөл ингээл ерөөсөө анзаарахгүй явсан бол эн чинь цаанаа нь одоо тийм ийм илүү мөнгө үлдэх нь одоо энийгээ угаасаа өрнөгээ тооцсон байсан юм чинь энэ хоримтлохоо явуулах гэсэн юмар одоо тарих тэгж системээр ажилтдаг байхгүй юу? Харин бэлэн мөнгөөр яг энэ багцаа нэг мөнгө барьчаал ингээл буцаа хариулт аваад хариултаа эргээд энэ угаасаа үргэцсэн юм чинь гэж тооцоол тэрийг нь өөр нэг газар руу очдөг. Одоо ингээд бүх ингээ юм хоорондоо уялдаа холбоотой болох юм. Угаасаа энэ хуримтлал гэдэг юм энэ амттай хуримтлалын гол тэр логик нь гарч ирээд энэ хуримтлал нь дарамтгүй хурдан хуримтлуулах ингээ боломж нь ингээ аз жаргалтайгаар гарч ирж байгаа процесс нь инээ гэсэн. Тэгээ эн чинь бол би ямар ч ийшээ одоо 150,000 төгрөг энэ сарынхаа орлогоос бол хийсэнгүй шүү дээ тий. Энэ хариулт мөнгнөөс үлдсэн мөнгнүүдэд нийлүүлээд энэ нь ингээд 100 хэд болж 170,000 болчихж байгаа юм. Тэгэл өөрөөсөө ийшээ орж хуримтлалын маань нэг дүрс маань будагдчихэ наа гэсэн. Тэгэхээр ямар гоё одоо тий аз жаргал уу энэ. Хинч бидэрт 150,000 төгрөг зүгээр нэ гэдээ өгөхгүй шүү дээ. За одоо болохоор энэ чинь төгрөг байгаа гэхээр за энэ 50,000 төгрөг бараг 100 төгрөг чалчих юм байна.
100,000 төгрөг амж тэгвэл юу яач юм? 90,000-ийн нэрээр байрны мөнгөндөө хийгээд дахиад 7 хоногийн мөнгө өгсөн. Энэ алт дээр ногоон нэр биччихгүй дахиад 50,000 гэж дахиад 40,000 бичээд тэгээд 10,000 хариулж байгаа юм. Энэ хоёрыг ер нь урагшаа инновашн л оруулж байна. За 40,000 гэдэг дээш оруулаад за энэ 10-ыг юу шүү хийх вэ гэхээр хүнсрүүлсэн. За нэмэх нь 10,000. Тэгээ шиг хүнсрүүлж. За одоо тийм үү 100 төгтөө. За 100 төгтөө маань нэлээх мөнгө дүүрэх хаа. За хэдэн шиг 5,000. Оо зөндөө олон шиг 5,000 гоё шүү дээ. 1 2 3 4 5 6 шиг 5,000. Шөө бүр 7 8 шиг 5,000 гээд одоо. За тэгэхээр харъя. Наян ингээд 7. Тэгээд 65 57 56 55 54 ингэж татаална гэтэл. За тэгж хийхээр байна штэ. Чарн тав энэ чинь 57 тав. 55 56 57 шин 54 54 71 좋아. 자, 다음 노래. 자, 이게 볶음 붙여주라. За энэ тогтоо бас ер нь утгагүй дүүрэхэд ойртоо байх шүү. Энэ мөнгийг шууд нөө юу руу гинэ. Хагалгааны хөрөнгөл рүү гинэ. гэж бодчих юм би бол. За одоо энэ 100 тогтооныхаа За ингээд энэ удаагийн мөнгө хуваарлах бичлэг маань ингээд дуслаа. Энэ удаад айгүй их мөнгийг нөгөө хариулт мөнгөнд байрны мөнгө, утасны мөнгнөөс үлдсэн хариулт мөнгнүүд маань айгүй сайн хуримтлал руу орч чадлаа. Тэгээ дараагийн бичлэгээр бас уулзтлаа. Түр баяртай.